Сайн байна уу? Би ганц хооллогоо өгөхтэй Ботгин шиг байна. Би 12 настай. Би Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 6 Б анги суралцдаг хүүхэд байна. Манай аав спортын олон улсын хэмжээний мастер. Тэгээ би аавыгаа дагаад үндэсний бүх чуудаагаар хичээлжсэн. Тэгээд ээжигээ дагаад волейбол, бөмбөг ер нь надад сонирхолтой санагдаад хөл бөмбөг, сакс, волейбол зэрэгээр хичээлжсэн. Одоо бол би англи хэл, хөл бөмбөг, волейбол идрэл тэгэл тэр идэрэл ер нь явъя гэж бодож байгаа. Тэгээд би захин мэрэглэнээс ер нь хол байхыг хичээх гэдэг спорт дугуйлан гар хичээлдэг. Тэгээд хичээлээ ихтэй хаяа нэг утаснаас арч хийн. Тэрнээс шинэлэх ашиглахыг хүсдэггүй. Ер нь хүүхдийн биед сөргөөр нөлөөлнө гэд ээж аав зөвлөдөг. Тэргийн бие дагаад нэг үздэггүй. Хаяа л яг нэг үзнэ. Би 6 настайгаас жудог хичээлж эхэлжсэн. Тэгээ би аавтайгаа хот руу шилдэг тамирчидтай наш зураг даруулж ясан, уулзж ясан. Тэгээд кимоно гэд тийм юуг нь авч исэн, өмсгөлийг аваад тэгээд дараа нь волейболоор хичээлээд анхны нэг томоор найзуудтайгаа тэмцээнээр хот руу явахдаа фестивал үзээд өөрийнхөө шүтдэг олон тамирчтай уулзаа, малгаан дээр гарын үсгийг аваад тэгээд тэнд ер нь гоё тоглолтууд үзээд ер нь хөгжилтэй сонирхолтой байсан. Би өглөө 8 гэж босоод хус мувцаа солиод англи хэлдээ яваад англи хэлээ тараад гэрлүүгөө явж яхад тэгээд хичээлийн цаг төхөөд гэртээ ирээ хоол унд усаа уучаад ээжээрээ юм уу эсвэл хаяа дугуугаж игээд хаяа алхаад явцдаг. Тэгээд хичээлээ тараад даалгавар хийчихээ жоохон байж байгаа дүүтэйгээ тоглож гадаа гарч тоглоно, бөмбөгөөр тоглоно. Би тэгээ ер нь хэлцаагүй дөө. Анх би үндэсний тоглоомнуудыг ээжээс сурж ирсэн. Ээж аав шагаа тоглоё. Ер нь утаснаас холдороо миний хүү гээл тэгэл ер нь сурж ирсэн. Би ээжтэй даам тоглоод дүү аавтай шатар тоглоо. Хаяа би аавтай даам тоглоо. Ээж хаяа дүүтэй шатар тоглолоо. Гэр бүлэрээ тэгээд үндэсний тоглоомнуудад дэмжээл явжтай шүү дээ. Ер нь шагааны үндсэн 10 гаруй тоглоомдыг бараг бүгдийг чадна дөө. Би анх 3 тата нохоо авъя гэж ээж аавд хэлжсэн. Тэгээд дүү чинь жоохон байна. 6 мургаа настай болонгууд нь аав гэжсэн. Тэгээд би дүүгээ 6-наас өрөнгөд нь ээж аав манай дүү 6-наас хүрсэн юм чинь дээ. Тэгээ нохоо авъя гэсэн чинь заа гээд аав эрэхтэй тэгээд жоохон 1 сартай гөлөг авч ичээсэн. Одоо энэ жил гарan манад ингэж үйж. Тэгээд одоо энээсээ том болно. Одоо тэгээд хичээл яваад ирэхэд тэгээд хүлээцэн байж идэв шүү дээ. Манлай амар шатар тоглодог гэдэг үү? Манлай ахтай шатар зааж өгсөн. Зөө. Ах нь болохоор дүүтэй даам зааж өгсөн тий. Өөр юм уу гэдэг бүр нэг юм. Би бол өглөөгээ том өгөөд би яаж болж. Тэгээд энэ багтаага тоглох аюул өвгөө тоглолтой юм. Тэгээ шатар тоглосон хүмүүс бас аюул хурдан тоо сурдаг юм билээ. Тоо юу ч манайх тоо зааж өгөөд гэсэн чинь юу байсан бэ? Шуумар халгатай. Унтчихлаа. Дахиад. Оо, 4. Оо, 5. Ай, хурсангүй. Хоёр.
юм да. За чи амар гүцт юм да. За нэг би бол мороор л тасрахгүй байна дөө. Нэг яг л дөрвмөрх боохт гэсэн. Дөрвмөрх. 1 2 3 4. Одоо нэг нь л 2 1 чар гүцлээтэй. Тэ би жаал хайсан. Яа нэг бараг л дөрвмөрх. Энд гэж. За. Яа нэг чи дөрвмөрх болох нь. Осгүй. За. 4 2 тусаа 1 2 ясаа.